Өнөөдөр бит хоёр гоё салхинд гарах гэж байна. Тэгээ ойрхон Кабионгээ газарлаа явах гэж юм. Тэгээ одоо гэрээсээ гараад одоо 9 гүршин гэрээсээ гараад очиод ах эгч хоёр тэгээд хүүхэдтэй гуруулаа нийлээ 5 л авах юм байна. Тэгээ бит хоёрын аялалтай хамтаагаарэ. Энд мэргэд миний мөрөн жолооч гинөө. Гэтэ бит хоёр очиод тэр гэрээхэн гадаа нь очиод машина тавьчаад тэдний машинаар юм. Тэднийх том машинтай. Тэдний машин нэр нь юу лээ? Микро лээ. Аа муугаад. Старикс те? А биш юу лээ? Карнивал яана. Яа. Тэр машин мэдлэггүй юм байгаа. Одоо тэг гэрээсээ гараад явж байна бит хоёр. Манайхан бүгд жоохон буулцгаая. Бит хоёр уйдаад байна. Би жоохон юуны талаар ярмаар юм. Мичс яах вэ? Хоёлоо тэгвэл гоё. Солонгосын амьдрал лайфстайл хэр байгааг ярих уу? Чамд хэр байна? Хэр байна? Монголд байснаас уу? Тий. Монгол байснаас бол Одоо чи 3 жил гарсан болчихлоо шүү дээ. 3 жил. Ирээдүйд Монголд амьдрий гэж бодож байна уу? Өөр улсад амьдрий гэж бодож байна уу? Эндээ гэж бодож байна уу? Энэ бол нэг яг Монголдоо л очно. Аха. Монголдоо нэг очих нь бол очно. Өргөжлүүлж амьдрах гэсэн. Тэгээд би ч ингээ бас нэг баяа л өгдөг шүү дээ. Ингээ бүх юм бэлэн. Аха. Тэгвэл ингээ Монголдоо очоод одоо юм хийн те. Тийм одоо нэг боцсон байгаа шүү дээ. Тэгээ хийгээ бодсон байгаа. Тэрийгэ хийхийн тулд энд мэдээж хийхэд мөнгө хэрэгтэй те. Тэгээ энд нэг тийм юм хийхийн тулд тодорхой хэмжээний мөнгө ч бай. Тэгэл мэдлэгч бай. Тиймэрхүү юмнуудаа яг болцсон гэж үзсэн цагтаа Монголдоо очно гэж бодож байгаа шүү дээ. Цаг хугацаа л төлөвлөхгүй байна те. Тэгээ хүүхдээр нь хаанаас гэж бодож байна? Энэ бол Солонгос бага насны өнгөрөх баха. Чаашлаад яах нь бас мэдэхгүй шүү дээ. Хаана энэ бит хоёрыг л байгаа хат те. Жискол энд хүүхдээ Монгол явуулах уу? Явуулахгүй шүү дээ. Зарим нөгөө аав ээж нар ч хөрхий тэгэл нөгөө хүүхд нь бас энд амир хэцүү байгаад байвал Монголд эмээ өрөөний явуулчих те. Солонгос ер нь гоё. Солонгос ер нь гоё. Хүүхэд өсөхөд ч гэсэн ээлтэй те. Сургууль цэцэрлэг аял багтай. Санаа зовхон багтай. Зовхон байхгүй. Тэгээ одоо гол нөгөө нэг ингээд Монгол болж байгаа юмнуудыг эндээс ингээ харангуй заримдаа нөгөө муухай юмнууд нь харагдаад идэв шүү. Тэгэл жоох хүүхдүүд янз бүр боллоо гэдэг юмнууд харагдангууд одоо яг өөрсдөө хүүхдтэй болоод нэг тиймэрхүү юм сонсогдчоор амар санаа зовоод хэцүү байх хаа тий. Тэгэл тэр талаас аш тэр ичээ ер нь аюул багтай. Яг хөө мэдээж нөгөө нэг нийгэмл болсон аюултай юмнууд байгаа ч гэсэндээ тэр нь харьцангуй баг тий. Монголыг бодвол монголчин тэгээ нөгөө цөөхөн хүн амтай мөртлөө тэрний дундаа амшиг юмнууд бас айгүйх болоод идэх тий. Манайха би ингээд 12 сарын сүүлээр шинэ жил үеэр бурцаар хэмээл гэсэн баггүй юу. Тэгээд бурцаар хэмч ингээ айгүй санаа ингэдэм л ингээд гэтээ миний өсөн дээр л авд гэсэн босод хүмүүс хаяа гэдэг мэдэхгүй. Ингээ нөгөө боож моогоод тэгээ эсвэл бол самжингуу шууд тийм ингээ гараа зүгээр шулуун болчдөг. Тэгээд аха тэгээд гээгүй ингээ хүн чинь үсээ савна шүү дээ мэдээж өглөө. Тэг ингээ норгоо шүү дээ. Норгонгууд ингээ буцаа бурцаачдаг. Тэгээд ер нь бол миний хийм одоо ч за 1 сар 2 сар 3 сар болж байна уу? Тэгэхэд одоо нэг иймэрхүү норгосны дараа өглөөсөө явгаа. Тэгээ энэ ингээ өдөрхөн тийшээ бас ингээ буцаа гарчнаа. Буцаа норгожж ингээ бүр ингээ бурж байгаа гэдэг. Итгэлэгч болохоор амар гоё бурж гараа бариад идэв шин. Тийм. Минийх болохоор эсвэл юм нөгөө хийм авдаггүй төрлийн үс юм болов. Бас нөгөө тийм үс байгаад идэв шин. Яг нөгөө хийм удаан тогтдгоо. Тэгээ би бас нэг юм сонсч ирсэн нөгөө нэг одоо ингээд биений мэрцэн байх үедээ хийм хийлэгвэл бас хийм сайн тогтдгоо гэж сонсч ирсэн. Тэр ихтэй үнийг сайн мэдгүй байна.
Тэгээ би бол биний мэрсэн багтаа хийлгээгүй л дээ дууснаага дараа хэлчихсэн. Тэгээ ямартай ч бол миний ус гэртээ байхдаа бол байнга ингээ боогоостой байгаад байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол хэрвээ хийм юм ингээ гоё хийлгээгээвэл бас 100 дулааны цагт хийлгүүл бас гоё юм шиг санагдсан. Зун чи ингээ гоё үсээ задгаа тавиад палаж малаж нэмгэн явт авц юмсаа өвдөв чи тэр үедээ ингээ гоё үсээ задгаа тавиад. Яа тэр чи юу? Ямар хий? болж байгаа. Гэтэ нөгөө нэг борцорсон бас дотроо бүр амар юм аапн бэбэн борч байгаа юм. Тийм аапн бэбэн биш. Зүгээр долгион ч юм. Гэхдээ аапн бэбэн би хэлж байгаа. Тэр ингээ яг чиний сая хэлдэг шиг. Гэтэ яг энэ чинь нөгөө гарсараа зүгээр долгион үлдсэн юм байна. Яг чиний хэлсэн шиг. Хэлэхгүй. Гэтэ бүр ингээ ийм болгосон. Чан цохолоо. Яа, тэгэл сахтагаа ингэж авах. За. Тэгээ болохгүй буцаал усалчихсан. Тийм ээ тий. Усаж болохгүй байгаа юм шүү дээ. Хөвчж байгаас очих юм шиг нэг амар халсан болоорох зүйлс үзэн. Юу вэ? Яа ийм хүүхэн ээж байсан чи аавд ямар царамтай юм бэ? Яа. Гадаа гоё тий. Гадаа бүр амар гоё. Таад гадаа оруулах уу? Манай машины шил жоохон шороотэж магадгүй нөгөө урчин бороо ороод шороо шуураад. Тэрнээс ч манай бэб чинь бас машин байнга угаадаг байгаа. Тэгээ бэб өнөө Instagram дээр надаас тэгсэн шүү дээ. Танай бэби хийлгсэн хамар хэрвээ хийлгсэн эмнэлэг хэрвээ танай бэби нөө. Гадаа өнөдөр амар гоё. Өчигдөр жоохон бороотой бүхүү газар. Тэгээ өнөөдөр бороо орох үедээ гэж бодчихсон чинь орсонгүй. Тэгээ би ойрд ингээд гэрээс гарахгүй ер нь ингээл гэртээ байгаад болохоор бас гоё салхинд гармаар санагдаад зэ. Сэнэс би 100 бас өвөл биш 100 бас өвөл гэнэ. 100 юу явна? Монгол явна. Тэгээ нэг сар хэртээ бит хоёр тустай байх болох. Камера хэрэгүүлэлтэй баг. Үний ч мах гэж. Чи наа санах уу? Санахтаа. Яагаад? Санах завгүй байх. Би ч гэсэн чаа санахгүй очиод барсан. Өдөө хатаа яваад юу мэргэд өстэй мэрэгдэмээ өсөж байгаа. Тэгвэл чи зээ өсөж байгаа. Тэгэхгүй ч. Монголч ч харлаа гэхгүй юу? Олц гоё. Харах бадаг нэг тусгай. Чигтээ идэж чадахгүй шүү дээ. Эдэн Яг нөгөө идэж чинь Монголч. тийш үү? Би одоо гоё. Гэтэ тийм тостой юм идэж чад чи гидс амаа өвтгөж янз заалаа. Өө зүгээр миний эдмэр байгаа юм байна штэ бэ. Аа. Хорхог бадаг. Тэгээд яг хоньны талхаа заяа. Тэгээд өхрийн гидс. Тэгээд чансан мах. Өхрийн өвч. Би зүгээр би хорхог боодог чинь дахиад шарсан гой ой. Ладлаа тоосон. хорхог боодог чи амар хүн тоол шүү дээ. Тийш үү? Ер нь бол нөгөө нэг одоо юу яагаад Нөгөө хүн гэхээсээ илүү амар тостой болоо. Окей тийм нөгөө 100 айгүй монголчуудын нөгөө нойр булчирхаа өвдөд эмнэлэгт айгүй хүргэж очдаг. Тэрэндээ нөгөө 100 дана ингээ хорхог боодог айгүй тустай мэдсэн хараас кола уугаад тэрнээсээ болоод нөгөө нойр булчирхаа айгүй Хүүтий буудаг. уул нь бол нөгөө нэг Монголын яг эртээр үеийн хоолны ёс заншил нь бол өвөлдөө нөгөө хүнд хоол одоо хүнд гэхээсээ илүү махногоо тийм юмнуудаа идээд зундаа ингээ цагаа идэгээд иддэг гэсэн. Тэнгүүд одоохонд бол монголоор ингээ дистрибьютер болсон. Манай имээ яг тэгдэг байсан шүү дээ. Аха. Яг тэгээ би тухай жоохон хүчээсэн чи ойлгохгүй л байсан л да. Аха. Тэгээ одоо том болоод яг ойлгож эхэлж байгаа байхгүй. Хөдөө очингууд 100 болоод хөдөө өвөө эмээгээд очингууд дандаа ингээ цагаа идэх юм зэ. Өглөө босоод цагаа идэх идэн үдээс өдөр тэгээд харангуун унтахаасаа тарагд барыг хоол идэхгүй заяа. Тэгээ имээ тэгдэг байсан аахгүй юу. Угаасаа өвлжөнгөө монголчууд мах идчихэж байгаа шүү дээ. Тэгэл мах идэл. Тэгвэл имээ миний хөө одоо битээ мах ид цагаа идээ сайн идэж ходоод гидсэн амаа цэвэрлэх гэдэг байсан аахгүй юу. Тэр ингээ Монголын одоо ёс заншил дээр яг тийм зүйл нь бүр айл хэдэн мянган жилийн өмнөөс ингээ өвлөгдөөд ирсэн гоё тийм үндэстэн байгаад байгаа юм байна. Би шинжлэх ухаан одоо солонгос одоо л ингээ шинжлэх ухаан хөгжөөл хүмүүс нь ингэж болохоо тэгж болохоо гэж яг манай монголчууд ингээд аав ээж өвөө эмээгээс ингээ дамжаад ингээ мэдээд ертсэн тэр яг ёс заншлаа тий хоолны ёс заншлаа би ингээ одоо
дээ тий ойлгоод. Одоо ихтэй манайх хөдөө байдаг дүүгээ бас тэгдэг байхгүй аав ээж. Цагаан хэдээ сайн хэдүүлээ бити янз янзээ нэгдүүл цагаан гэж. Гэхдээ яг одоо нөгөө нэг юу яадаг л да. Гол нь тэр чинь нөгөө нэг ингээ хөдөө байдаг хөдөө яг ингээ амьдардаг хүмүүст яг зөгцсөн юу байгаа байхгүй юу? Хөдөө байдаг хүмүүс чинь ингээ за өвөлдөө махаа идэ зундаа цагаан идэ байж болж байна. Тэгэхгүй хотод байгаа хүмүүс чинь бас яг төдийлэн тэр цагаан идэгийнх нь элбэг дэлбэг нь олдох нь бас хэцүү. Тэгээ яг тэрэнд ингэж нөгөө тааруулж амьдрах бас хэцүү шүү дээ. Цагаан идэ болчих жаад лизэр. Яа тэгвэл гэхдээ яг одоо ингээд нөгөө нэг гол нэг point нь ингээд зуны амралт гэж нэг гоё юм баа штэ. Тэнгүүд зуны амралтаар хүмүүс ингээ хөдөө гадаа явна. Тэнгүүд хамгийн гоё юм нь бас ингээл мэдээж замдаа гоё хөдөө очиж идэж явах юм нь бас нэлээд гоё байгаа штэ. Тэнгүүд бөөндөө цуглаад ингээ гоё хорхов боодог идээ суух чинь нэг бодлын бас нэг гоё ад жаргал штэ. Тэгэл ер нь бол нэг тийм байдаг байх. Тэнгүүд одоо нөгөө хөдөө угаасаа хөдөө байдаг хүмүүс чинь нэг амар тийм мах заах хорхо боодог нэг тоохоо болсон байгаа шүү дээ. Хотод байгаа хүмүүст чинь тэр чинь магадгүй гадаадаас очиж байгаа монгол хүмүүст ч юм уу тэр чинь бас сонирн байгаа байхгүй. Тэр тал дээр бас тийм. Била идэх дуртай байсан. Гэтэ манайх тэгтээ тийм амар тэгж хорхо боодог хийдэг айл байгаагүй л дээ. Тийм чансан мах хийдэг байсан. Чансан мах. Тий, гоё ингээд мах чанаад чанцан мах байна шүү дээ. Чанцан мах л гоё. Тэг ингээд чанцан махны шүлэнд нь гоё будаа хийж идэх ч юм уу, аль эсвэл ингээд бантан хийж идэх ч юм уу тий. Тэгэж идэх амар хавтайс. Тэрнээс ч тийм боодог моодог янз янзын тийм мах идэх амар. Би ихтэй боодог бол идэж үзээгүй байна. Хорхоо л идэж байна. Дотор мохор хөшл бахан хоол ярьдаг. Боодог гэдэг чинь ингэдэж шүү дээ би. Боодог гэдэг чинь бол нөгөө нэг юу үстэй тарвага үстэй. Юу яриад байгаа. Боодог гэдэг чинь заяа ямаагаар хийдэг байхгүй би. Хөөе тарганы боодог гэж бас байдсан шүү дээ. Бага. Боодог гэдэг нь ямаагаар хийн, хорхог гэдэг нь хоньны бохор хийдэг байхгүй юу? Тэгээд боодог гэдэг нь яаж хийдэг вэ гэвэл одоо ингээд ямааг заяа. Юу яа? Боодог гэдэг нь шүү дээ. Ямааг одоо ингээд арсанд нь бүх махыг хийн заяа. Бүх махыг хийгээд ингээд шулаад ингээд хавраг янз бүрийн мах байгаа шүү дээ. Бүх махыг хийн заяа. Гидсийг аваад бүх махыг хийнгүүтлээ нэг юм юмараа ингэж амыг уйж агаад тэгээд юу яадаг вэ? Гадналаас нэг гэж юу яа. Газ гэдэг шүү дээ. Газаар ингээд шараад болгохдаг байхгүй. Тэгээ ингээд яг ингээд арсан дотоо болдгийг боодог гэж байгаа заяа. Тэгээд одоо чиний идэх гээд байгаа чи юу вэ? Тий, тэр чинь хоньны мах харъя. Хоньны махыг ингээд жижиглээд ингээд жижиглсэн мах байдаг шүү дээ. Ингээд хавраг яг чадхад бэлэн болсон. Тийм махыг одоо тийм 40 бетан гэд байдаг гэсэн шүү дээ тэр үе. 40 бетанд хийгээд тэгээд гал түлэн заяа ингээд ил гал түлэн шүү дээ. Ингээд чулуу тавьж агаад тэгээд ингээд гişүү өмшөө янз бүрийн юмраа ил гал тавьж агаад тэгээд ингээд тэн дээр ингээд болгохдаг байхгүй. Тэгээ амын ингээд сайн таглаад ер нь битүү чанагчанд хийж гинаа л гэсэн үг байхгүй юу? Тэгж болгоно гэсэн. Ер нь бол битүү чанагчанд хийж байгаа л бах гэсэн. Одоо тэр үед чинь тийм битүү чанагч манагч гэж ер нь байхгүй байсан шүү дээ. Тийм үед л монголчууд нөгөө тийм 40 бетанд тэгэж гал дээр ингэж шараал тэгэж ийддэг. Одоо ч битүү чанагч гэж байдаг болсон болохоор нэг юу байхгүй. Битүү чанагчанд ийдж байгаа л бах гэсэн. Баярлалаа сайхан мэдээлэл. Дараа манахаар дахиад үйлчлүүлээрэй баяртай. Чи хорхоо хийж чадах юм уу? Ямар чаддаг юм шиг. Яа. Гэтэ тэр хорхоо бас хийн гэдэг чинь айгүй юу юм шиг гамаа тий. Тэр чинь дэлбэрэл бас уу юм болно сте. Нэг 40 бетаны таган дээр суугаад. Юу л ахгүй би. Би чадах хийдэг шүү дээ. Харин тийм ээ битүү чанагч. Битүү чанагчны ингээ хийгээд харагддаг шүү дээ ингээ. Тийм ээ дээ. Ингээд ингээ харагддаг шүү дээ. 40 бетанд тийм юм байх уу? Тэр чинь ямар ус авах зориултаа сав юм жоо хими гэж юм байхгүй юм чинь. Шууд ингэж онгойлгох байхгүй. Тэгээ шууд онгойлгох юм чул зарим буудаж муудаал юу яа. Буудахгүй нь ингээ бууд. За тэгдэм шүү манайхаа ч манайгач мэдчихэж байгаа хөө өндөр. Мэрэгт чинь ихтэй амар хөдөөний хөвц шүү дээ. Нэг тийм амар хөдөөнийх тий.
Амар голын хөгт шүү дээ. Усын дуу чи хэм бэлээ бэ? Жавхлан ахын нутаг шүү те. За бит хоёр ахыг ч хоёр дээр орж ирээд тэгсэн чи энэ хоёр хоол хийчихээ. Бөглөө босоо бууз хийгээд. Салаад хотгаа, цай чанаад мэдгүй бит хоёрыг ирнэ гээд хүлээгээ. Одоо энэ цаг араа 10 болж явахт чи ингээл бууз яах нүг тэр хар бүр өгөрцөө ирчээ тавьчлаа бүр. За баярлаа. Хоёрыг лгээд ах юм дөө. Бид одоо хөдлөх гэж байна. Ёон дай нээсэн. Тэг юм шимрх гоё юм гэсэн л гоё нэ гараа амраагаас. Одоо барьстай юу хийх юм бэ? Нэгээс гарахтаа машин барьж штэ. Яа манай найзлаар машин барих гэдэг. Цингээ. Би одоо баруун гараараа машин барих гэдэг штэ. Цингээ хата пи уу штэ. Ганц баруун гараараа машин барих. Цэнгэх сас уу штэ. Танаас энэ амарч машин барих үзэл та ямар гоё юм бэ тий. Цас уу штэ. За миний бив жоохон карнивал барьж сурчихаа. Бидний картыг авсан юм уу? За одоо нэг ийм хоёр хүнтэй хамт явж байна. Ээж. Ямарч камер үзээгөө. Манайхаа энэ юм дэрэг. Ээлдээ агаа энэ аваа явж чадахгүй гоож ийн. Бид хоёр багаж нь хамаагүй сууж ёо. Би биш чи. Би тэгээд одоо хүнсээ цуглуулж шин. Одоогийн байдлаар бол ийм артад ороод тийм сахгүйсэн. Жимс авъя л да. Тийм доо штэ. Жимс авъя. За би тэг хүнсээ цуглуулсаар. Мэргэд тэрэг түрээд. Ингээд дандаа даадаг ах ингээд уншуулаад цаацаа игээл тэгээд би тэг дагаа хөвчтэй. Нахаараа ингээд нэг гоё өрн. Би тэдийн авсан юмнууд. Алинтай газар хэлмээргүй шүү гэж. Чи өндөр мэрэгцтэй уншин гэж одоо томроод. Яа, би тэд ер нь байранд авчлаа. Тэгээ 3-аас ер нь амлаадрууд ч орлоо те. Тэгээ 3 гэж оруулаа өглөө 11-ээс гараад байхгүй. Тэгээ 2:45-аас орж ирнэ. Нэ одоо 2:30 болоод Эрдмэгийн гар байна. Тэгээ 2:30 болоод нөгөө манай хоёр залаа хорхог их чулуу түүхээр гол явлаа. За би тэгэхэд кемпинг биш газар дээр ирчихлээ. Амралтын газар. Ингээ гадаанаас суугаад тэндээ тэгээд суух хэсэгтэй мэн махцах шараад. За тийм ч ингээ шимбал жантай. Тин тэр авцаа. Хай. Ингээ дэшигээ. Галтаан. Хөргөчтэй. Хөргөчөнд нь юу яцгаа? Юу ч авах болтой ч. Яа. За дэшигээ. 화장실 보여? 네. 이 시간 줄에 anyway нөрөвч айн эрканы өдөрлөг зурагчны өдөрлөг нойлын цаас үсний сэнс шумуулны хор за эндээ ингээд нэг өрөөтэй ингээд гэрлэн гэжсэн энэ нойлтой инг нэг өрөө дээдлэг нь амар гоё. за дээшээ орж үзье дээшээ тарах юм бол ёо нөрөө юу суучих юм шиг дотор. Ингээ майхан шиг. Тэг ингээ газраар унтах гэсэн. Тэр контент. Манай блог би байсан бол энэ блогийн чинь би тавьсан бичгэлээ. Чи уцаа эсэ. Би уцаа. Би уцаа нэр ингэсэн яасан.
Машинаас авсан юм уу? За одоо хүнсээ задлаад хөрөгч рүүгээ хийлээ. За өстэй энэ тэгээ вайп амар гоё юм байна. Тэгээ эндээ юм хөөхөн савлдаг юмтай заяа. Эрдмээ энэ ч савлж байна. Тэгээд эднэр нь болохоор 2-3 өнөх гэстэй. 2-3 өнөх хэлээ. Дээдл нь 5 хүн орж алт юм байна. Гой газар байна. Чи ингэж харуулаач. Ингэж харуулах юм уу? Хатагтай юм. Им хөөрхөн савлаар мавлаар. Энэ хартаа ингэж Энэ хэд гэлээ? Хартаа ингэж их суудаг юмтай заяа. Тэгээ гадналаа ингэ сууд юмтай. Барбекютай гадна. Юутай дотроос Барбекю. Дотроос ингэ суудаг. Тэгмээ тэр болохоор одоо Цаанаа унтдаг гэсэн. Энэ болохоор нэг бид нар Чусакаар явхад улаантай өдөр нэг амар хүн явдсан шүү дээ. Тэгэхэд ер нь бол нэг 250 болж ирсэн. Одоо энгийн үед болохоор 100 үед болоод энгийн өдөр болохоор Тийм тавлан ачаа хэд болж байгаа лээ. бидний чинь болохоор дээдл нь 2 хүн орох хэвээр 3 хүний нэмэлтээр аваад тэгээд галаа авсан байхгүй шүү. Барбекю галыг 25 мянгаар шууд нэмэлтээр авахд 204 мянгач амар шууд байхгүй. Тавлаа хэд хүний нэг том байшаа. хүний 40 ч мөчл юм шүү тий. Тийм тэгвэл ийм том байшаа. Манай чинь болохоор эднэрээс бүр хамаагүй том. Дээдл нь 8 хүн орж болдог. Ер нь ийм гэсэн үг шүү дээ. Тийм тий. Бидний гад суудаг юм гаднаа юм. Тэгээ энэ том байшин нь бол 2 байд юм байна. Бусад жижигүүд нь бол олоо юм тий. Тэгээд нэг адилхан гоё юм. Нүдний Хоёр өдөр нэг цагаан бодолмод бол хар шилмэлтэй. Юу вэ? Тэнцэнээс амар гоё харагдав. аа юм шиг ийм өстой гоё юм шүү дээ. За гойтой галаа бэлдэж байна. Ихмээ. Энд ингэ чулуугаа. Вау. За ямар утаас вэ? Хөө юм аа. Тав. Хойдог амар удаж байна. Халуун жолоо гэрэ тий. Яг болсон байх. На. Гонцтой мана. Оо тийм үү. Уднаас нь авсан шүү дээ. Нийслэг гоё юм. Энэ гоё хар тий. Тэг юу кимчи тэгээ сормсаа шарах штэ. За. Кимчиж уус шарсан кимчи авах. Тийм үү. Манай хоёр яасан. Зя өглөө Үгүй ээ тийшээ биш. Би тэгээд одоо кофе шоп явах гэж байна. Мэргэд машин тийм. Тэгээд өглөө би тэгэд босоод юм янзлаад өглөөний цайг уугаад тэгээд одоо 11 өнгөрч байна. 11-ээс амглан газар хүлээлгэж өгчөөд гараа авч байна. Өчигдөр шин 10 өнгөрөөгөө унтцгаасан. Өглөө 7 өнгөрөөгөө 8-ээс сэрцгээгээд гараа авчихноо. Тэгээд кофе шоп дараад ирчлээ. Стойрхон кофе шоп байна. Энийг ингээд бас иччихлээ юм байна. Тэгээ гараад бас гадаа бүр ямар гоё юм бэ? За нэг кофе шопын гадаа нэг юм Дотор байсан юм уунуудыг деталуудыг амар авах хэрэгтэй. авцаа.
би олсон. Яадаг би аасан. За бид хоёр ах гэж байна орж ирчээд. Эдний тоол идчихэд гэрлэгээ явах гэж байна. Тэгээ мэрэг цövэж. Мэрэгдийн цөөн харцгаа хөдлөө. Ноо сонгогчсон байна. Тэнд мах. Хоол ямар шатан тавьж байна? Хурц шатан тавь. Цэвэн бол юу юм бэ те бэ? Зөв хамгийн анхаарал болж байна шүү дээ. Гурлан бэлэн те.